Сайн байна уу? Танд игрээ блокчейн цэвэрлэгний системээр дамжуулан нийслэлийн ерхий боловсролын Кёто сургуулийн 2025-аас 26 оны хичээлийн жилийн сургалтын гэрээ баталгаажуулах 4 алхам бүхий дараах зааврыг хүргэж байна. 1-р игрээ систем дэвтрэх. Игрээ цэгийн захин утсан зочилж дэлгэцийн баруун дэд болон байрлах нэвтрэх гэдэг дээр дарахад имэйлээр нэвтрэх эсвэл дангаар нэвтрэх гэсэн сонголт гарч ирнэ. Дангаар нэвтрэхээр дарснаар дан танил нэвтрэлтийн систем рүү өсөрнө. Нэг удаагийн код, банкны эрх тоон гарын үсэг гэсэн сонголтоос өөрт тохиромжтой хэлбэрээр нэвтэрж авах боломжтой. Энэ тохиолдолд таны дан мэдээлэл буюу хувийн мэдээлэл автоматар баталгаажна. 2-дугаарт эцэг их асран хамгаалагч сургуулиас мэдээлэл хүлээн авдаг имэйл хаягаа холбох. Кёто сургуулиас суралцах гэрээг таны сургуульд мэдээлсэн имэйл хаягийн дагуу илгээсэн тул та нэвтэрж авсны дараагаар имэйл хаягаа холбох шаардлагатай юм а. Дангаар нэвтэрж авсны дараагаар дэлгэцийн баруун дэд болон байрлах өөрийн профайл хэсэг зочилж хувийн мэдээллийг гэдэг дээр дарж имэйл хаяг гэсний харалтаа аваад байрлах холбох товч дээр дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаяг таныг тус имэйлээр нэвтэрж авах үед ашиглах 8 орон бүхий нууцыг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахимшуудан очих юм а. Та баталгаажуулах кодоо хийгээд нэвтрэх нүүрд автоматар үсрэхэд имэйлээрээ нэвтрэх гэдгийг сонгоод имэйл хаягаа авчиад 8 орондоо нууцгүйгээ ашиглан нэвтрээрэй. 3-дугаарт эцэг их асран хамгаалагч гарын үсгээ үүсгэх. Имэйл хаягаа холбосны дараагаар хувийн мэдээллийн доор байрлах гарын үсэг гэдэг дээр дарж ороод гарын үсэг цонхонд өөрийн захим гарын үсгээ зурх олон зургаар оруулаад үсэг товчийг дараарай. Гарын үсэг цонхонд байрших, гарын үсгийн формат хэсэгт өөрийн онцлогоос хамааран стандарт эсвэл богино гэж сонгож үсгээрэй. Сорин болон зөөврийн төхөөрөмж эсвэл гар утсаараа хүртэл гарын үсгээ зурж үүсгэх боломжтой. Гарын үсгээ зурж үүсгэсэн тохиолдолд үргэлжлүүлэх товч дарснаар тухайн гэрээнд таны гарын үсэг хэрхэн зурагдах нь харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд буцах товч дээр дарж дахин зурах эсвэл зургаар оруулах боломжтой. Хэрэг зургаар оруулах бол тохирох зураг оруулсны дараагаар гарын үсгээ үүсгэх цонхны доод хэсэгт байрлах арын дэвсгэр арилгах гэдэг дээр дараад гарын үсгийн бичвэртэй хэсгээ зөөж тааруулаад үүсгэсэн тохиолдолд таны гарын үсгийн энэхүү гэрээнд гарын бичвэрээ дарахгүй илүү боловсронгуй зурагдах юм а. 4-р суралцах гэрээ баталгаажуулах. Та гарын үсгээ үүсгэсний дараагаар дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлах эрсэн цэс рүү дарж ороод сургуулиас илгээсэн 2025-аас 26 оны хичээлийн жилийн суралцах гэрээн дээр нэг удаа дарж дэлгэцийн баруун доод болон байрших барин төчиг харах товч дээр дарснаар хүлээгдэж буй төлөвтэй баталгаажуулахад бэлэн харагдана. Та дэлгэцийн зүүн талд байрлах таны бүглэх хэсэгт гарын үсэг гэдэг дээр нэг бүрчлэн дарсны дараагаар доош гүйлгээд эцэг их асран хамгаалагчийн нэр, сурагчийн хэн болох гэрээ баталгаажуулж буй огноо оршин суугаа хаяг олон утасны дугаараа зөв бичээд дангаас мэдээлэл татах гэдэг товч дээр дарж тус 8 утас гэрээг сайтар уншиж танилцсан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд дэлгэцийн баруун дэд болон байрших баталгаажуулах товчийг дараад үйлчлэгээний нөхцөлөө зөвлөөд баталгаажуулах товч дээр дахин дараарай. Таны баталгаажуулсан энэхүү гэрээг анги удирдсан багш баталгаажуулснаар хүлээгдэж буй төлөвөөс баталгаажсан төлөвт шилжиж хүчин төгөлдөр болох юм а. Та баталгаажсан гэрээг дахин танилцах PDF файлаар татаж авах шаардлагатай тохиолдолд игрээ блокчейн цэвэрлэгний систем рүү имэйл эсвэл дангаараа нэвтэрж авахад ирсэн баримтч дэд цэсэнд хадгалаатай байрших юм а. Танд сургалтын гэрээ баталгаажуулахтай холбоотой асууж чадварлах зүйл гарвал дараах дугаард холбогдохолон игрээ системийн Facebook хуудасаар холбогдож тусламж аваарай. Цаг зав хэмнэж цаас хүрхгүйгээр хүүхдээгээ сургалтын гэрээг захимаар баталгаажуулж буй эцэг их асран хамгаалагч танд баярлалаа.